За. За манай компани эрхэм зорилго нь юу юм бэ гэхээр хосгүй үн цэний боломжоор бусдын амьдралыг баялаг болгох. Дэлхийн хүмүүс илүү аз жаргалтай нэгдмэл амьдрахад дэмжих тансаг зэрэглэлийн аяллуудыг энгийн хүмүүс түртээмжтэй болгох. Бага зардлаар аялдаг аз жаргалтай хүмүүсийн хүрээг тэлэх аяллаа бизнес болгосноор дэлхийн хүмүүст амьдралаа сайжруулах боломжийг олгож байгаа юм аа. За энэ баруун дээд өнцөг дээр байгаа зургууд бол бодис зураг. За энэ усан онгоцны өмнө байгаа зураг бол би охинтойгоо хамгийн анхны аяллаа хийжсэн Италийн Коста Тоскана гэдэг 5 хотын үлгээр аялсан байгаа. Тэгээ энэ миний хамгийн анхны аялын зураг юм байгаа. За хажуу талд нь байгаа бол миний одоо эрхэм спонсор найз Эрдэнэ Жаргал маань компани үүсгэн байгуулагч Майкл Хайчсантай авахулсан зураг нь байгаа. Тэгээд би энэ зургийг энэ дээр бас байрлуулсан. Энэ гайхалтай аялын замыг сонгож энэ ингээд одоо гэр бүлээрээ аялаад явж явах ийм боломжийг олгосон эрхэм одоо найздаа үргэлж талархаж явдаг. За 2015 оноос инкрус нь олон зуун мянган гишүүдэд тансаг аяллыг илүү хүртээмжтэй, илүү хямд үнэтэй болгосон байдаг. За олон мянган түнш гишүүдэд аялал жуулчлалын ашигтай бизнесийн загварыг бас бий болгож чадсан байна. Тэгэхээр одоогоор дэлхийн 193 орныг нэгтгээд байгаа ийм одоо том компани байна. За энэ дэр нэг ийм хідэн сертификатуудын зураг байгаа. Би энийг хэрвээ цаг гарвал дахин тайлбарлаж өгөх болно. Намайг танихгүй хүмүүстэй өөрийгөө товчгоо танилцуулахад би бол Австри улсад 22 жил болж байгаа. Ийм одоо Жинжи Чимгээ гэдэг эмэгтэй байна. За 21 оны 6 сард анх удаа энэ одоо инкрус компанид нэгдсэн түнш гишүүнээр нэгдсэн. Гэхдээ би түншээр ажиллах тухай ойлголтгүй 2 жилийн турш зүгээр хуримтлаа үүсгэж явсан. Ингээд 23 оны 12 сарын сүүлээр буюу яг шинэ жил солигдох мөчид охинтойгоо шинэ жил солигдох одоо цагаар охинтойгоо хамт өвлийн амралтыг нь тааруулаад хамгийн анхны аяллаа 2 жил хуримтлал үүсгэсний дараа явсан. За дараа нь болохоор явж ирээд би ерөөсөө 24 оны 1 сар гэсэн өдөр чи яг яваад ирж байгаа. Ирээд юу ойлгосон бэ гэхээр би ерөөсөө энэ аяллаа платформыг бизнесээр нь ашиглах юм байна. Ямар олон хэмнэлт, ямар олон давуу тал байгаа юм бэ гэдгийг өөрөө тэр аялж ирснийхээ дараа шууд одоо би өөр дээр олж хараад тэгээд шийдвэр гаргаад тэгээд тэр сардан буюу 24 оны 1 сард би шууд үнгүй гишүүнчлэлтэй болж илаа. За үнгүй гишүүнчлэлтэй болсон гэдэг өгүүлбэрийг битгий та нар маань мартаарай. За тэгэхээр хүн болгонд ийм боломж байгаа юм байна гэд бас эндээ нэг санчаарай заяа. Тэгэхээр би ганцхан аялж ирээ ганцхан сарын дараа би үнгүй гишүүнчлэлтэй болж исэн. 24 оны 4 сарда би хамгийн ихний үнгүй гишүүнчлэлтэй болоход би энэ team leader гэдэг сертификатыг $2400 зурагтай энэ сертификатыг авч ирсэн байгаа. Тэгэхээр энэ маань үнгүй би хуримтлан үүсгээд явах хэрэгтэй болсныг илэрхийлж байгаа. Дараагийнх нь болохоор тэр оныхоо 4 сард би хамгийн ихний маркетинг энэ компани маркетинг директор одоо болж байлаа. Тэгэхээр зэрэг ийм одоо шийдвэр гаргах юм бол ийм хурдан бүх юм явагдах боломжтой байдаг байна. За тэгээд яг 1 жилийн дараа би 25 оны 5 сард ахлах маркетингийн захирал ингээ болсон. Дараагийн одоо левел дээрээ хүрсэн байгаа. За одоо яг бизнес хийж эхэлсэн цагаасаа гэж харах юм бол 1 жил 8 сарын хугацаанд би далай дээрх 3 аяллыг хийсэн байна. Тэгээд одоо бид нар 4 дахь аялалдаа багаараа явах гэж байгаа. Манай багийнхан бол энэ тэндгүү найз нөхдөөрөө гэр бүлэрээ юм уу одоо хэсэг хэсгээрээ бол аялсаар байгаа. Гэхдээ анхныхаа одоо багийн аяллыг зохион байгуулж байгаа. Энэ багийн аялал маань болохоор Арабын одоо тэр хавийн орнуудаар Дубай, Арабын Эмират орсон ийм аялал хийх гэж байгаа. Энэ маань болохоор одоо энэ оны солигдох мөчид бид нар далай дээр Грекийн 5 хоттой онгоцон дээр ингээд багаараа аялах гад бүх юм бэлэн болсон. Бид нар одоо нисгээ хүлээгээд ингээд байж байгаа. 25-нд бид нар явцгаана. За ийм 4 дахь аялал маань ингэж явагдана. За 5 дахь аяллаа бид бас төлөвлөсөн. Энэ дээр болохоор саяны Арабын Эмират руу яваагүй үлдсэн хүмүүс маань одоо багийн 2 дахь аялал буюу миний хувьд 5 дахь аяллаа хийхээр Азийн орнуудыг сонгож төлөвлөж байгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр ингээ орж ирж байгаа аялалд нэгдвэ гэж бодож байгаа хүмүүс маань бидний дараагийн багийн аялалд маань Азийн орнууд руу явах бас боломж байж ах нь тийм ээ. За ийм байна. Өөрийнхөө хувьд танилцуулахад тийм ээ. Энэ компанийн хувьд би одоо иймэрхүү амжилттайгаар
маш олон аяллыг хийсэн байна. За урд нь бол би хизээч жил 8 сарын хугацаанд ийм олон аялах, тэгээ ийм олон өндөр зэрэглэлтэй аяллыг хийх боломж бол үнэхээр байхгүй. Үнэхээр байдаг гэхэд жилдээ нэг аял бол их юм л байдаг байсан яг үнэндээ. За далайн аяллын давуу талууд юу юм бэ? Хүмүүс яагаад далайн аяллыг сонгох ёстой юм? Тэгэхээр хэмнэлтүүд байдаг бахны. Зөндөө их хэмнэлтүүд байдаг. За нэг дор их мөнгө төлөхгүй гэдэг бол үнэхээр том давуу тал. Бид нар нэг дор хураач хоримтлуулсан нөгөө хамаг мөнгөө төлчхөөр ямар их одоо стресст ордог үлээ те, нөгөөхөө буцааж олж авахын тулд дараагийн сар жилүүдэд маш эрчимтэйгээр ажиллах шаардлагатай болдог. Хуримтлуулах боломж энэ бол бас давуу тал. Мика хаагаад байгаарай бэмб эртнэ. Баярлалаа. За хуримтлуулах боломж хүмүүст олддог. За хуримтлалаа өсөж шагнуулах өгөөмөр боломжоор шагнагддаг. Өөрөөр хэлбэл чи хуримтлуулж байгаа юм бол энэ клубт итгэж найдаж одоо энэ клубээр дамжин аялах гэж байгаа юм бол би чамайг шагная гэдэг компани юм зарчим байж идэх шагналын оноо гэдгээр. Тэгэхээр чи $100 хадгалаад байгаа бол компани чамд бас $100 өгөөд идэг гэсэн. Тэгэхээр зэрэг чи урамшуулан одоо хуримтлалаа одоо өгөөмрөөр ингэж нэмж авах боломжтой байх нь тий өөрийнхөө хадгаламжийг тийм ээ. За энийг хэлж байгаа. За богино хугацаанд урт зам туулж олон газар үзэх давуу талтай байдаг. Энэ бол үнэхээр өөр хаанч байдаггүй. Би бол Европт амьдардаг. Европ жижигхэн нэг хотоос нөгөө хот байтугай нэг улсаас нөгөө улс руу явхад одоо миний амьдарч байгаа газар маань бол Австрийн Венагаас 200 км-ийн зайтай. Италийн Милан ороход 600 км байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хурдны зам дээр 6 цаг давхичиж би Италийн Милан ордог тий. Гэхдээ энийг ингээ ойрхон юм шиг харагдаж байгаа боловч бид нар ингээд газрын аяллаар одоо олон газраар хурдан явчих гэвэл ямар их ядрах вэ, ямар их зам туулах вэ, тэр замын ачаалал дээр нь бензин тоос эсвэл машин барих эсвэл автобус унаанд явах тий зам зардал гээд одоо ачаагаа чирээл буугаад суугаад гэх мэт юм олон юмыг ингээ бодох юм бол энэ маш том стресс байдаг. Дээр нэмээд ийм богино хугацаанд тэр ямар ч одоо стрессгүйгээр ядрахгүйгээр олон хот дамжаа явах боломж өөр хаанч байдаггүй. Онгоцоор нисэн ч байсан чи бууд суухдаа хамаг ачаагаа дахин задлаад, дахин шалгуулаад, дахин суугаад, дахин буугаад юмаа чирээл ингээ яваад байдаг те. Тэгвэл энэ далайн аялал дээр ийм юм байдаггүй. Энэ бол үнэхэрийн том давуу тал. За нэг аяллаар олон улс хот үзэх боломжтой байдаг. Нэг аялал чи гарсан л бол онгоцон дээрээ суусан бол олон улсаар дамжаал чи явж идэг. Гэхдээ чи хизээ чандаамаа багилж, эргүүлж, боож, сууж, бууж ингээд замын ядаргаанд ядардаггүй ахны. За далай болон газрын аялал хосолж идэг. Тэгэхээр чи нөгөө далай дээр гарчлаа гэхээр одоо гэдэг одоо энэ далай дээр юу хийнэ? Энэ тэр усан онгоцон дээр нь яваад байвал одоо цэлээс уус хараад ядрах юм биш үү гэж хүмүүс боддог тий. Би уртаанх гэж бодож байсан. Гэтэл бид нар одоо унтаж сэрхэд л шинэ өөр одоо улс хотод очисон байдаг учраас газрын аялал тухайн улс орны төв соёл хот тий бүтээн байгуулалттай нь Бямп эрднэ Мика битгий дахин нээгээд байл. За хаагаалахын дахиж нээчихэд тах. За хаана явж илаа? Ингээд анхаарал сарниулаад байгаа миг нээлдэх энэхээр далай болон газрын аялал хосолдог гэсэн тий. Тэгэхээр тухайн хотод юм уу улсад буугаад тухайн хотыг үзээд ингээд танилцаад тэгээд дараа далай руугаа дахиад усан онгоц. Энийг салгатай юм. Байх нэ. За тэгэхээр хосолж байна гэдэг нь давуу тал байна. За аялал 5 тух тансаг орчин амралт зугаалга бүгдээрээ нэг дор. Бүх юмаа нэг дороос үзнэ гэдэг бол үнэхэрийн гайхалтай одоо давуу тал тийм ээ. 5 одтой үйлчилгээ бүгд нэг дороос авдаг. Гишүүнчлийн дотоод хямд үн бас байж идэг. Гишүүнчлийн дотоод хямд үнийг санал болгодог. За гишүүдийн үргэлж хэмнэлт гарах 2 онцгой арга бас энэ дээр байгаа. Би түрүүчийн дурддаг бүгд бол яг би хувьдаа давуу тал болгож ингэж харсан зүйлүүдэд чагсаасан байж байгаа. За тэгвэл энэ компаниас 2 ийм онцгой одоо тийм санал 2 онцгой хямдралыг санал болгодог. Нэгдүгээр гэх юм бол чи
клубын гишүүн юм бол дотоод үн гэж 17% хөнгөлөлт, зочид буудал, далайн аялал, тэгээ газрын аялал, амралт, resort-ууд дээр шууд хэмнэлт хийх боломжтой байдаг. Чи өөрөө хуримтлсан мөнгөөрөө тийм ээ. За тэгвэл шагналын оноо ашиглах гэдэг хоёр дахь том арга нь одоо тийм боломжийг олгодог. Энэ дээр болохоор зэрэг чи өөрийнхөө нөгөө компани нэмж өгсөн оноог шагналын оноо гэж байгаа тийм нийлээд тэр аялал дээр ашиглах гэж байгаа нийт мөнгөө ашиглаж 50% хүртэл хөнгөлөөд одоо аяллаа захиалаад явж явах ийм хоёр боломж ерөөсөө нийтдээ бүх гишүүдтэй олгодог гэсэн. За энэ дээр байгаа зураг бол миний одоо багийнхан байна, миний спонсорууд байна, миний найзууд байна, манай багийнхан шүү. За ингээд дандаа бодит зураг оруулаад энэ дээр тавьсан байгаа. Энэ арт талд нь байгаа барилга бол Испани Барселонд байдаг 800 жилийн турш баригдаж байгаа. Одоо хэрэн дуусаагүй байгаа архитектийн хувьд одоо үе дамжаад ингээд баригдаж идэг ийм одоо сонирхолтой асар том ийм христийн одоо юутэй утга агуулгатай ийм том сүм байна. Тэгэхээр манайхан дараа аялахдаа Барселоноор дайрсан Европын аялал маш их байдаг. Энэ сүмийг бол үзэх байхаа гэж бодож байна. За дараагийнх нь слайд дээр болохоор за компани бол Incruises буюу одоо энэ групп гэдэг одоо сүүлд групп компани болсон байж байгаа. За энэ дээр болохоор Cruise Lines International Association гэж байгууллага байж байгаа. Энэ нь юу юм гэхээр олон улсын cruise-ийн холбоо гэж байгаа. За энэ холбоонд бол ямар компаниуд орд юм бэ гэхээр байгаль дэлхийд ээлтэй далайг баг бохирдуулдаг тий. Тэгээд бүх шаардлагыг далай дээр ингээ явж явах аяллаа одоо үүрэг гүйцэтгэж олон мянган хүмүүсийг аваад явах найдвартай баталгаатай байдлаа хангасан том хөлөх онгоцтой ийм компаниудыг тий одоо энэ олон улсын cruise-ийн холбоо гишүүнээр одоо бүртгэдэг байх нь. Тэгэхээр энэ холбооны хүндэт гишүүн компани ахнэ. За тэгвэл энэ дээр олон улсын 14 компани 144 тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны сонголт байдаг. За тэгэхээр бид нар ийм олон онгоцноос одоо сонгоод аялахын бүрэн боломжтой байх нь. За 14 компани гэдэг бол бас олон компани байна тийм ээ. Тэр олон энэ компаниудын хөлөг онгоцтой энэ аяллаа компаниудын одоо аяллыг нэгтгэсэн ийм платформоо гэж ойлгож бас болно мөн. За хамгийн хямд үнийн баталгааг бас олгодог. Дэлхийд дахны 21 мянган маршрут, зочид буудлын resort-ууд, амралтууд, тэгээ газрын аяллуудын хөтөлбөрүүд ингээ бүгд байждаг. Манай Монголын буудлууд, зочид буудлууд хүртэл байгаа. Монголын газрын аяллууд онгоцны буудлаас тосох, тэгэл бүх одоо морьмал унуулах, тэрэл жалтай таван богд бүх аяллууд маань бас энэ нэг платформ дээр байж идэг. Тэгэхээр зэрэг ийм ингээд зөвхөн одоо алс холын олон улсын юм яриад байгаа биш үү? Монголд маань хүртэл хэрэгжиж байгаа юм одоо ажиллаж байгаа төслүүд энэ дээрээ тавиастай байж идэх шүү. Окей. За энэ дээр байгаа логонуудаас скэнийг би танилцуулж өгье гэж бодож байна. За энэ Costo MSC гэдэг эхний хоёр лого бол Италийн хөлөг онгоцууд байгаа. За энэ дээр бол манай монголчууд маш их арайсан байдаг. 4 болон 5 оттой хөлөг онгоцуудыг далайд гаргадаг. За Carnival, Disney Cruise Line, Voyage гэсэн эднэр болохоор Америкийн хөлөг онгоцууд. За онгоцууд ингээд ерөнхийдөө дандаа өөр байдаг. Ер нь бол сайхан онгоц, муухай онгоц гэж байхгүй. Дандаа стандарттай зэрэглэлтэй учраас 4 оттой бол 4 оттой хангасан, 5 оттой бол 5 оттой хангасан, 6 оттой онгоцууд хүртэл байгаа. 6 оттой онгоцууд бүр тансгийн тавсан онгоцууд тийм ээ. Тэгэхээр энэ онгоцуудын өөр байгаа нь болохоор зэрэг тухайн онгоц ямар зорилго чиглэлтэй одоо далайд гарсан бэ, гаргах гэж үйлдвэрлэсэн бэ, тэ тогтчулсан бэ, интерьерийг хийсэн бэ гэдгээсээ хамаарат өөр болчдөг. Жишээлхэн бол энэ Disney Cruise Line гэж одоо энэ харагдчихээн. Disney бол ойлгомжтой тий. Нөгөө Disneyland-ийн чинь бүх тоглоом, үлгэрийн бааtruуд одоо энэ онгоцон дээр тэгэл тоглоомнууд нь явж явах жишээтэй. Тэгээ хүүхэд залуучуудад зориулсан онгоц байж байх нь. Гэхдээ гэр бүлэрээ явах том хүмүүс хүртэл одоо Disney Cruise Line дээр гарахаараа яг хүүхэд насндаа эргэж очдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол гэр бүлэрээ хийх бас заавал хийх ёстой аялах ёстой онгоцны нэг байж байгаа жишээтэй тий. За тэгвэл дараа нь одоо энэ Voyage гэдэг энэ доошо харсан улаан юм гурвалжин лого байгаа. Энэ болохоор зэрэг хүүхэд суудаггүй зөвхөн одоо нэмэх 21 насны хүмүүсийг суудаг. Энэ зугаа, шоу, цэнгэний ийм арга хэмжээний онгоц байх нь.
гэх мэтчлэн ингээд өөр байдаг. За Английн онгоцууд бол ерөнхийдөө Английнхаа соёлыг харуулсан одоо нэг юм Титаник явж байгаа юм шиг юм классик те ийм загварын байж ах жишээтэй. Тэгээд ингээд мэдээж тухайн улс орныхон соёлыг те урлагийг түүхийг харуулсан ийм байждаг. Окей. Тэгэхээр ерөнхийдөө бол онгоц болгон өөрөөр тэгээд өөрөөр одоосоо хамаарат бас өөрөөр байх нэ гэж ерөнхий ойлголт авчих болно манайхаа. За дараа нь гэх юм бол биш үү. Манай за миний аялсан хэсэг зургууд байна. Энд бол манай багийнхны зургууд байна. За ер нь бол манайхан энэ дээд талын энэ Коста, MSC, Princess, Voyage, Cunard, Норвегийн эдрээр бол манай монголчууд маш их аялсан баг. Тийм тэгээд сүүлд манай найзууд бас энэ Voyage дээр суугаад энэ нөгөө нэмэх 21 улаан онгоцон дээр хүртэл суугаад үзсэн. Тэгээд энэ манай Швейцарт байдаг найз маань бас зураг надад энэ дээр ингэж тавихыг зөвшөөрсөн байгаа. Энэ дандаа бодит зургууд бидрээ. За 2000 бид нар энэ Celestial гэдэг нэг юм Грекийн хүлэг онгоц шинээр далайд гарч ирсэн. За энэ онгоцоор бид нар энэ 25 оны 12 сарда хийх гээд байгаа багийн аялал хийх гэж байгаа. За энэ онгоц энэ аялал маань болохоор Катар улсаас эхлээд Дубайд 2 хоног Дубайгаар аялаа. Дубайд байгаад зогсоод тий. Тэгэхээр тэр Дубайд үзэх юм ихтэй учраас Дубайд 2 хоног гэдэг нь айгүй гоё таалагдчихж байгаа. Тэгээ Абу Даби буюу Арабын Эмиратын нийслэл нь байгаа. Тэгэхээр нийслэл хотод нэг хоног. Тэгээ Сир Баньяс гэдэг энэ Арабын Эмиратын бас нэг арал байгаа. За энэ дээр бас нэг өдөр нь очино. Тэгээ Бахрайн гэж улс дээр очино. Инхээр 3 улсын 5 газрын аяллыг бид нар 12 сард энэ Грекийн Celestial гэдэг 5 оттой бага оврын 10 давхар хүлэг онгоцоор хийх гэж байгаа. Ерөнхийдөө энэ онгоцууд бол ямар байдаг вэ гэхээр 10-аас 23 давхар хүлэг онгоцууд байгаа. 19 давхар байгаа, 21, 22, 23 гэсэн. Иймэрхүү. Тэгэхээр мэдээж том онгоцон дээр олон мянган хүмүүс аялна гэсэн үг тий. Араа баг дээр нь бол баг. Ерөнхийдөө жижиг оврын гэх юм уу 10 давхар онгоцууд бол ерөнхийдөө данза тансаг зэрэглэлийн одоо нэлээд одоо баг хүнтэй байна гэдэг чинь илүү тав тухыг бий болгоно гэсэн үг. За жоохон өндөр том болоод ирэхээрээ зэрэг тансаг биш гэсэн үг биш л дээ. Гэхдээ нүсэр том. Тэгэхээр бас хүмүүсийн тоо нэг дор аялж байгаа хүмүүсийн тоо 4000-аас 5000 хүмүүс тэр онгоцон дээр явж байдаг. Тэгэхээр усан онгоцыг бол бид нар юу гэж ойлгох вэ? Нэг ийм бага оврын хот явж гин гэж ойлгоно. Окей. Тэгэхээр тэнд хүмүүсийн амрах, аялах, зугаалах одоо зугаа цэнгэн тий үзэх харах худалдан авах одоо юу байдгийг хүн амарч аялж явахдаа юу хэрэгтэй байдгийг тэр бүгдийг нэг газар нэг дор шийдчихсэн юм далай дээр хөвөөд хот хөвөөд явж байгаа л гэж ойлгож байна. Окей. За дараа нь болохоор дэлхийн өндөр зэрэглэлийн 21,000 аяллыг биднэрт далайн аяллыг санал болгодгоо. За жишээ нэг зүгээр шагналын оноо ашиглах аялын нэг жишээ ингээд авцсныг харуулъя. За классик гишүүн буюу сард та $100 хадгалаа явдаг гишүүн байх юм бол шагналын оноо буюу компани таныг шагнадаг гэсэн тийм компани шагнаад таны оноо та 7 сард $100 төлсөн гэдэг чинь бол $700-тай долларыг л өөрөөсөө гаргасан байх нь уг нь. Гэтэл компани таныг шагнасан учраас танд 1500 оноо байна. Тийм ээ? Даблдсан оноо байх нь байна. За тэгвэл аялын үн маань болохоор одоо жишээ нэг аяллыг жишээ авсан байна тий $3,000 аяллыг дахиад яг гингүүд танд өөрт чинь 1500 оноо байгаа учраас шууд тэр 1500 оноогоо татуулаад өөрөөсөө 1500 үлдэгдэл 1500-ийн төлөөд ингээд шууд аялдаа гарчих боломжтой байна. Тэгэхээр зэрэг яг үнийн эрэг дээрээ та 7 сар хуримтлаа үүсгэсэн учраас $700 л төлөх өөрт чинь төлсөн шүү дээ тий өөрийнхөө карманаас төлсөн байсан. Гэтэл танд 1500 болчихсон учраас түүнийг аялын гантал үнд шууд одоо бүгдийг хэрэглээд үлдснийг төлөөд аялжиж байна гэж ийм нэг жишээ байгаа шүү. За юун дээр зочид буудлын дээр болохоор зэрэг одоо дотоод үн гэдэг нөгөө insider price-аар 17% бас хөнгөлчиж болно. Шагналын оноогоо бас жижиглэнгийн үнийг бас 17%-аар бууруулчих болно. Дотоод үнээр мөн аяллаа шууд хэмнэх бас боломжтой. Яг аялал юун дээр зочид буудлын дээр бол дандаа 17%-аар шууд хэрэглээ авчдаг байна. За энэ дээр нэг жишээ авсан байгаа. Тэгвэл инкрузер аялангаа одоо Японд зуны баяраар Японд орох аялал хийсэн. Энэ яг болж одоо нэг аялсан жишээ юм байгаа юм шүү. За зүгээр
манайхны аялсан жишээ ямар хэмнэлт гарсныг ингээд энэ дээр ингэсэн байгаа. За Diamond Princess гэдэг Английн онгоцоор аялсан Хибута болон зуны баяраар тойрох аялал хийсэн байна. За жижиглэнгийн үн буюу ер нь бол зах зээлийн үн нь $4,735 ингээд 2 хүн аялах тий ийм аялал байсан бол дотоод үнийн хөнгөлөлт эдэлснээрээ дотоод үн гэдгийг л ойлгуулах гээд энэ слайдыг харуулж байгаа шүү. За дотоод үнийн хөнгөлөлт гэдэг бол 17% баггүй. Тэгэхээр 17%-ийн хэмнэлт үзүүлэнгүүт нөгөө аялал маань $3,330 болж хямдарчиж байгаа юм. За аяллахаа өмнөх өдөр мэдээж Японыг үзсэн тийм ээ. Японыг үзэхийн тулд 2 өдөр зочид буудал авсан. Sheraton одоо зочид буудлыг 2 өдөр авахаар өөрийнх нь үн $617 байсан байна. Тэгвэл нөгөө дотоод үнийхээ захиалгыг 17% хөнгөлөлтийг авангуут нөгөө буудал маань $512 болоо хямдарчиж байгаа юм. За тэгээд буудал дээр хэмнэлт 104, аялал дээр хэмнэлт $805. За ингээд нийтдээ болохоор зэрэг $5,353 төлөх байсан бол дотоод үнийн хямдралыг эдэлснээрээ та энэ аялалд $910 буюу яг бараг $1,000-ыг хэмнэх нь байна шүү дээ. Зөвхөн энэ 17% хөнгөлөлтийг харуулж байгаа шүү. Тэгэхээр зөвхөн дотоод үн гэдэг юмараа та гишүүн байгаагийнхаа давуу талыг ашиглаад ийм багахан хямдрал юмаа гэж харагдаж байгаа боловч тэгээд нийтд нь ингээ харахаар зөндөө их хямдардаг байхан тий $1,000 гэдэг чинь бол одоо маш их мөнгө хэмнэж шүү дээ тийм ээ. За дотоод хямдрал гэж энийг хэлж байгаа юм шүү. За тэгвэл би яаж гишүүн болох юм бэ? Надад ямар боломжууд байна вэ гэж мэдээ сонирч байгаа. За аялын компани маань премиум гишүүн гэдэг хувилбар санал болгодог. За премиум гэж юу юм гэхээр одоо том гэр бүлтэй одоо яарч байгаа тий хурдхан аялья одоо хүлээг тийм төвчээр алгаас хурдан аялбаар энэ яардсан шүү дээ манайхан ч. Тэгээ яарч байгаа тийм хүмүүс эсвэл гэр бүлийн гишүүдийн тоо нь олуулаа тий ер нь олон хүүхдүүдтэй ч юм уу олуулаа ийм хүмүүс их тохирсон. Тэгээд сар болгон $250 хийж явах одоо санхүүгийн чадамжтай бизнесмэнүүд тий ерөнхийдөө иймэрхүү боломжтой бизнес хийдэг хүмүүс бол айгүй ихээр энэ одоо хэлбэрийг сонгодог юм байна. За тэгэхээр эхлэхдээ бол $500-оор эхэлдэг. $500 хуримтлал руугаа хийгээд энэ хувилбарыг сонгонгууд танд газар дээрээ 800 шагналын оноо орж ирдэг. Компани чамд шууд 300 нэмж өгдөг. Уг нь бол даблддаг тий. Гэхдээ энэ дээр ямар учиртай вэ гэхээр эхлэх үн буюу идэвхжүүлж байгаа үн нь 250. Тэр бол одоо нугардаг үн биш таны хуримтлал нугардаг гэсэн. Тэгэхээр сар болгон та эхнийх дээр 250 хийж байгаа учраас 250 компани нэмж өгөөд тэгээд нөгөө эхэлсэн 250 чинь бас дээр нэмчихээрээ зэрэг 500-аар эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд 250-ыг нь 250 болгочхоор $750 компани таныг манай компани тавтай морил гэ $50 бэлэг өгөөд 800 окей. За ингээд танд шууд газар дээрээ $500 чинь $800 болж хуримтлал дээр чи ороод ирдэг. Сар бүр та 250-ыг төлж явнаа. 250-ыг төлөх болгондоо хугацаанд төлсөн 500 шагналын оноо танд орж ирж явах болно. За тэгээ мэдээж та энэ премиум гишүүн учраас хязгааргүй тооны аяллыг инсайдер нөгөө дотоод үнээрээ ашиглах боломжтой, ангилал бууруулах боломж гэж нэг юм байгаа. Энэ юу хэлж байгаа юм гэхээр та би одоо 250-аар зөндөө их те $250 би дандаа 500 болгоод ингээд их зөндөө их оноотой болчлоо. Одоо би нэг 100-г төлдөг хүн болёо гэдэг ч юм уу классик болёо гэх юм бол та бууруулах нэг удаагийн боломж байдаг байх нэ гэж ойлгоорой. За энэ баруун талд байгаа зураг бол миний одоо намайг энэ компанид урьж оруулсан найзын маань одоо MSC хөлөг онгоцон дээр Swarovski битүү шигтгээтэй тэр шатан дээр зогсож байгаа энэ гайхалтай гоё зураг байна. За тэгээд хажууд нь байгаа зургууд бол миний охины аялалд надтай хамт явж байхдаа Оман улсад очичоод бид нар өндөр иймд эртний цайзан дээрээс өөрсдийнхөө ирсэн хөлөг онгоцыг дурандаж харсан цаа талд нь бидний хөлөг онгоц харагдаж байгаа. За ийм нэг учиртай зураг байгаа юм. За дараагийнх нь сонголт болохоор классик гишүүн болох. За энэ бол маш түгээмэл хувилбар хүмүүс ихэвчлэн бас одоо классик гишүүнийг бас сонгодог. За энэ дээр бол эхлэх үн нь $200, идэвхжүүлээд та шууд газар дээрээ $350-ийн шагналын оноотой болно. За хугацаанд төлсөн сар бүр
та $100-оо $200 шагналын оноо болгож хадгалж явах болно. За тэгээ insider price-аараа жилд бол 5 удаа аялах боломжтой. Та классик гишүүн бол за би одоо ерөөсөн санхүү маань боломжтой байна. Эсвэл одоо дараагийн аяллаа хийхэд оноо минь багтаад байна. Би ерөөсөө 250-ыг сар болгон хийдэг хүн болёо гэх юм бол ахиулалт хийх бас боломж байдаг. Тэгэхээр нөгөө $100 сар төлж явж байгаа бол та 500 төлөөд сар болгон 250-ыг төлдөг премиум гишүүн болох боломжтой байх нэ. За ийм нэг сонголт байдаг байна. Дараагийнх нь болохоор стартер буюу эхлэх гэсэн үг байна тийм эхлүүлэх ийм хувилбар байдаг. За энэ дээр бол яг хүмүүс ингэдэг ерөнхийдөө за би яг одоо санхүүгийн боломж авах нь тийм байгаад байна. Гэхдээ би гишүүн болоод явж байя. Багч гэсэн эхлэлтэй энэ чинь алхам штэ $50 ч гэсэн хадгалаа явжээ гэдэг хүмүүс маань $50 төлөөд ороод ирдэг. За $50 төлсөн тохиолдолд яг хамгийн эхний таныг $50 орж ирэх үед компани 5 морил оноогоо $50 шагнадаг. Тэгэхээр зэрэг та $100 хуримтлалтай шууд болно. Гэхдээ энэ дээр сар бүр та $50 төлөөд явж байгаа ч гэсэн яадгүй гэхээр нөгөө хоёр хувилбарчин бол ингээд даблда танд өгчдөг шүү дээ тий. Гэхдээ энэ дээр бол даблддаггүй. Танд $50 шагналын оноо өгөхгүй. Таны төлж байгаа өөрөө чинь $50 тавиараа л ингээд хадгалагдаа явждаг. За дотоод үнээрээ жилд 2 удаа аялах одоо эрхтэй. Төлбөрөө 4 сар тасралтгүй цаг тухайд нь төлөх юм бол танд классик хувилбар руу үнэ төлбөргүй шилжих боломж байдаг. Энийг юу гэж байгаа юм гэхээр бид нэр уг нь классик хувилбар руу орохын тулд $200 төлдөг байсан шүү дээ. Эхлэхдээ энэ дээр болохоор зэрэг шууд 200 төлөхгүй 100-га одоо төлөөл та 100 төлдөг классик гишүүн болчихно. Тэгээ классик болсны давуу тал юу вэ? Таны $100 чинь $200 болж хадгалагддаг. Энэ 50 дээр бол 50 чинь 100 болдоггүй байх нь шүү. Энэ ялгааг нь л ойлгоод аваарай за. За ийм байна. 3 хувилбараа бол ойлгосон байх манайхан тий. Тэгэхээр ийм 3 одоо хуримтлалын хувилбарыг сонгож байж аялдаг байх нэ. За хуримтлал гэж би энэ үгийг ашиглах нь одоо монгол хэлээрээ ингээд сонгоцсон яалтчгүй хуримтлуулаад байгаа болохоор хэмнэлт гэж гэхээр зэрэг болохгүй бай тээ хуримтлал нь зөв. Гэхдээ ингээ хуримтлал гээ ярьчингууд манайхан юу гэж ойлгодог вэ? Ашгүй ингэж даблдж хуримтлуулж байгаа мөнгө буцаагаад авчих юм байна ч гэдэг юм уу буруу зүрх ойлголт авдаг. Энэ бол банкны байгууллага биш. Санхүүгийн байгууллага биш. Энэ аялуулдаг компани. Аялуулдаг компани учраас та энэ дээр хуримтлагдсан, цугларсан, олонж болсон бай тээ энэ мөнгийг зөвхөн аялахад л зориулагдсан. Та хизээч энийг мөнгөөр нь гаргаж авч болохгүй. Өөр хэлбэрээр гаргаж авах боломжгүй юм а гэдгээ манайхан ойлгох хэрэгтэй. За энийг ингээд бас хэлээд өгчээ. За өөр тохирох хамгийн сайн хувилбараа одоо ингээд сонгоно тий. Өөр тохирох хувилбар гэж юу хэлж байгаа юм гэхээр мэдээж таны яг одоогийн нөхцөл байдал санхүүгийн боломж олцоо, таны гэр бүлийн байдал, та ямар төлөвлөгөөтэй байгаа ойрын хугацаанд ямар аялал хиймээр байгаа юм тий. Аялалдаа гол анхаарлаа тавьж байгаа юм уу? Одоохондоо өөр зүйл тавьж байгаа юм уу тий. Энэ минийсээ хамаарад аяллахаа та төлөвлөгөө гаргана. Аялал гэдэг бол төлөвлөгөөтэй явагддаг зүйлээ. Тэгэхээс биш зүгээр л сэтгэл хөдлөлөөр явагддаг зүйл биш те. Тэгээд энэ хуримтлаа үүрэг одоо өөртөө ингээд бүр хариуцлагатайгаар би цаг тухайд нь энийгээ татуулаад тэгээд цаг тухайд нь төлж байгаа төлбөр одоо энэ хуримтлал чинь даблдж явж байгаа учраас та өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг санаж төлөөл нэг төлхөө байгаад явах юм бол энэ ямар ч үр дүн авчрахгүй. Тийм учраас аялал дээр онцгой ач холбогдол өгөөд энийгээ бас нэг амьдралынхаа нэг чухал хэсэг болгоо тий. Аялал гэдэг бидрээс салшгүй хэсэг шүү дээ. Тэгээ үүнийгээ үүрэг хариуцлагатайгаар би энийг ингэж өсгөж явж агаад ингээд сайхан аялдаг үлдсэн амьдралынхаа турш гоё дэлхийн бүх орнуудаар явъя, аялдаг хүн болъё гэдэг. Аялна гэдэг бол амьдралдаа хийж байгаа маш том өөрчлөлт байдгийн шүү. Бүх зүйлийг үзэх үзэлтэй бидэнд одоо эргэн тойронд харах үзэх сайн сайхан юм ямар их байна. Аялахгүйгээр бид нар ерөөсө боломжгүй. Утсан дээрийн дэлгэцэн дээр харж байгаа юм чинь ерөөсөө шал өөр мэдрэмж ахгүй. Бид нар ингээ нүдэрээ харцаа нэг иймэрхүү юм байд юм бэ гэх эсвэл чи амьдараа өөрөө тэн дээр очиод мэдрэх хоёр чинь үнэхэрийн хоёр өөр юм байж идэг. Тэгэхээр та үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгийг бас энэ дээр давхар сануулмаар байна. За таны гишүүнчлийн төлбөр найдвартай, итгэлтэй аюулгүй гэж
Яагаад энэ дээр итгэх ёстой вэ? Хүмүүс ингэдэг те одоо ингээд мөнгөө энд тэнд ингээд янз бүрийн компани дээр ялангуяа сүүлийн үед интернет одоо цаг үе дээр мэдээллийн технологийн цаг үе дээр биднэрт маш олон зүйлийг санал болгодог болсон. Энд тэгхийн гэн тэрч тэгхийн гэн гэл ингээл хүмүүс одоо мэдээллийн хувьд ингээд төөрөлдөөд тэгээд янз бүрийн байдлаар ингээд мөнгөө хийж байсан компаниуд нь платформ дээр суурьсээд учраас алга болчихсон. Тэгэхээр зэрэг би одоо бас энэ дээр мөнгөө хийгээд явж исэн чинь энэ компани чи одоо найдвартай эсхий хэн мэдх юм гээд эргэлзэж ээж болно шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр та бүгдийнхээ эргэлзээг тайлахын тулд би маш чухал мэдээлэл өгөх гэж байна. Энэ дээр бол энэ компани маань бидний сар болгон төлж байгаа энэ мөнгийг Trust My Travel гэдэг Английн даатгалын компаниар даатгуулсан байж байгаа. Тэгэхээр хэрвээ Incruise санхүүгийн хүндрэлд орох юм бол одоо таны өөрөөс төлсөн ашиглагдаагүй оноо чинь буцаан олгогдно. Энэ компаниар буцаан олгогдно гэсэн ийм даатгалтай. Тэгэхээр хэрвээ одоо бид нар мэдгүй шүү дээ тий ямар нэгэн байдлаар энэ компани одоо үнэхээр ингээд одоо миний цуглдсан байгаа энэ төлсөн байгаа мөнгөөр минь аялах боломжгүй болчих юм бол би мөнгө буцаагаад авчих юм байна. Тэ ийм гоё ингээд даатгалтай байж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. За энэ дээр байгаа зургууд бол манайхны нөгөө Барселонд авахулсан зураг байна. Бид нар газар дундын тэнгис дээр наран шингэх мөчийг харж байгаа зураг байна. Миний өөрийн охины маань бид нар нэг аялал хийж явахдаа нэг өдөржингөө Карибын тэнгис дээр үндэсэн наранд одоо манайх нөгөө далай дээр яваад далай аялал гэхээр далай дээр л байж идэг гэж боддог. Гэтэл бид нар бүтэн өдөржингөө далай усан дээр далай дээр үнжиж бүр буугаад одоо ингээ элсэн дээр охноо өдөржин тоглуулж наранд бие шарсан. За энэ болохоор Оманы тэр өндөр цайз дээр авахулсан нэг зураг байна. За ийм өчртэй зураг энэ дэлгэсэн дээр харагдаж байгаа шүү. За дараагийн слайд дээр вэ шүү. Усан онгоц дээр юу байдаг вэ гэж хүмүүс асуудаг. За би тоочод өгье. За ерөнхийдөө тэгтээ онгоц болгон өөр гэсэн шүү. За фитнес студио бол ерөнхийдөө бүх онгоцон дээр бол байж идэг. Бүжиг, спорт талбай, тэгээд тэднийг одоо биднэрт зориулсан бидний одоо бүжиглэмээр байгаа мó эсвэл фитнесээр хичээлмээр байгаа мó ямар байгаа тэр бүгдд нь зориулсан хариуцсан багш нар үн төлбөргүй ажиллаа байж идэв шүү. За бассейн усан парк бол ихэнх одоо ер нь бол бассейн усан паркгүй онгоц гэж байхгүй хаа гэж бодож чинь миний лавсан усан онгоцод бүгдээрээ байсан сауна гэх мэттэй. За өсчин гоо сайхан массаж, эдгээр үйлчилгээ бол бүгд дээр нь бас байгаа. Брендинг дэлгүүрүүд бүгд дээр нь байгаа. Ресторан, бар, кафе, тэгээд бас фаст фудүүд те нэг хүүхдүүдийн дуртай помос юу гэдгийг, пицца, тиймэрхүү юмнууд бас ресторан юу болгон дээр онгоц болгон дээр бас байж идэг. Өндөр зэрэглэлтэй ресторанаас гадна шүү. За окей. Тэгээд бас шоу, театр, концерт, үзвэр үйлчилгээнүүд бол баг бүх одоо мэдээж бүгдэрэн дээр нь байгаа. Казино бас бүх онгоцууд дээр байгаа. Хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд харах асрах үйлчилгээнүүд бол бүх онгоцон дээр бас байгаа гэж бодож байна. Мэдээж яриг нөгөө хүүхэд гардаггүйгаас бусад дээр дам том хүний онгоцон дээр мэдээж авахгүй тий. За наран шаардлагын талбай байгаа, зураг авах үйлчилгээ үзүүлээ гэж идэг. Уралдааны машин нөгөө Формул 1 гэдгийн машин шиг тийм машин явдаг онгоцууд бас байдаг. Уралддаг машинууд. За энэ бол зарим онгоцон дээр байгаа шүү. Зарим дээр байхгүй. Зарим онгоцон дээр бүр галзуу хулган нөгөө нэг амар дээшээ доошоо хараад давхиад идэг машинууд чинь тэр онгоцон дээр явж идэг. Бүр далай руу унгатгаа юм шиг амар харагддаг. За тийм тоглоомтой ч онгоц байгаа. За хурмайн хийх тусгай цаг үеийн үйл явдлуудыг тэмдэглэх ийм боломжтой болсон онгоцон дээр. За манай Монголын маань 4 гэр бүл Монгол гэр бүл хүртэл одоо энэ 5 тансаг онгоцон дээр хурмаа илсэн байгаа. За шинэ жил төрсөн өдөр ангийн уулзалт хурим найр иймэрхүү тэмдэглэлт үйл явдлуудаа усан онгоцон дээр зохион байгуулж гаргаад тэгээд тэмдэглэх бүрэн боломжтой байд юм байна. Тэгэхээр зэрэг бид нар маш их зардлыг хэмнээд маш гоё өөр тансаг орчинд маш өөр мэдрэмжийг аваад одоо ингээд тэр тэмдэглэлт үйл явдлуудыг онцгой болгох боломжтой байдаг байна. За 2025 онд болохоор 37 сая хүн одоо усан онгоцны аялал хийхээр захиалга хийцэн байсан гэсэн ийм судалгаа байсан. Энийг бол
Монголын Eagle телевизээр гарч ирснийг нь би харж бичсэн байгаа юм шүү. За тэгэхээр зэрэг энэ 37 сая хүний тоонд бол мэдээж монголчуудын маань тоо явж байгаа тий. За тэгэхээр хүмүүс ямар их далайн аялал хийдэг болсон бэ гэдгийг харуулж байгаа. Далайн аяллаа давуу талыг би түрүү тэгж тайлбарласан дээ. Тэгэхээр бусад аяллуудад байхгүй маш их юм байгаа учраас хүмүүс илүү тав тухыг богино хугацаанд цаг хэмнэхийг бодож байна. Стрессгүй тий үнэхээр тав тухтай аялангаан амрангаан тэгээд үзэх юмаа үзээд бүх үйлчилгээг нэг дороос авахыг зорддог болчиход байна шүү дээ. Тийм учраас ийм их хүмүүс захиалга хийсэн байхаа гэж бодож байна. За монголчууд 6,000 орчим хүмүүс богино хугацаанд ковидоос хойш хугацаанд аялсан ийм тоо байд юм билээ. Тэгэхээр маш их хүмүүс маань аялсан байна. За энэ дээр нэг ийм тогоочийн зураг байгаа. Энэ болохоор миний одоо аялж ирсэн онгоцон дээр оройн зоо гэдэг жаха таблетн дээр маань энэ одоо Мичелиний 3 оттой тогооч энэ өнөөдөр оройн таны зоогийг бэлдэж байна гэсэн ийм юм гарч ирж байна. Тэгээ би дараа нь энэ хүнийг одоо гуглдж харж байгаа байхгүй Хелене Даросе гэдэг эмэгтэй гуглдсан чинь энэ хүн бүр маш олон одоо оттой тийм ресторануудыг удирддаг ийм мундаг одоо дэлхийн зэрэглэлтэй тогооч тэр одтой тогооч гэдэг чинь өстэй маш өндөр үнэтэй өөрөөсөө тэгээд онгоцууд дээр урагдаад хоол хийгээд явж идэм байна. Рестораныг удирдаад явж байгаа гэсэн. За ийм учиртай байгаа. Тэгээд миний явж исэн дээр 3 одтой тогооч гарч ирж ирсэн шүү. За ийм байна. За тэгээд энэ доотлын чандама игэнцэн байгаа дээр би бүр энийг онцгойлон зургийг авсан. Яагаад гэвэл бид нар ингээ нисэх онгоцны буудлаас бууз цугаа явж хаад нөгөө чамдаа маань өнгөрөөл нэг норцсон ч шиг халтайсан юм л бууж ирж идэв штэ. Шидүүлээд л. Гэтэл энэ дээр усан онгоцон дээрээсээ буухтаа бид нар чандамаа юуныхаа өрөөнийхөө өвдөнд гаргаад тавьчихдаг. Тэгээ буугаад ирэхэд ингээ бидний чандамыг яг аль давхрын одоо чандамнууд ингээд бүгдийг ингээд аюу гой цэгцтэй маш эмэг цэгцтэй ингээд гой жагсаагаад ингээд тавьсан байсан. Үнэхээр бүр энэ үйлчилгээ энэ дээр харагдаж байгаа байхгүй. Тэгээ би бүр ямар гоё юм бэ гэд. Тэгээ бид нар онгоцон суугатаа ч гэсэн хизээ чандамын чирээ тэр олон давхар онгоцон дундор өрөөгөө хайгаа явдаггүй. Энийг бас л үйлчилгээ те өгөөд тэгээд бид нар өөрсдөө өрөөргөө явдаг. За тэгэхээр зэрэг энэ надад бас айгуу гоё таалагдчихсэн. Бид нар нисч буугаал энэ тэнд ингээл явдаг ч гэсэн чандама бол ер нь л өөрөө чирдэгдээ те их хэвчлээ. За энэ бас их сонирхолтой санагдсан юм аа. Одоо гоё үйлчилгээ санагдсан. За усан онгоцон дээр үнгүй үйлчилгээ байдаг. Үнгүй гэж юу хэлж байгаа гэхээр таны одоо аялалтаа ингээд нөгөө төлбөрөө төлсөн л бол тэрэнд нь багтцсан гэсэн үг. Нэмэлтээр мөнгө төлөх шаардлагагүй мөртлөөсөө бид нар бас энийг үнэхээр их үнц нь ард нь шингэсэн байгаа шүү гэдгийг ойлгох ёстой гэж би бодоод энийг хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл бидний одоо цагт те энэ дайн байлдаанаас болоод газ, бензин тосны үн Оросын холбооны улс болон Украины газны нийлүүлэлт бол дэлхийг хангаж ирсэн энэ том нийлүүлэлтүүд ингэж хоорондоо зогсноос болоод улс төрийн олон хоригоос болоод Европ ялангуяа маш их бензин тосны өндөр үнэтэй болчихсон. Халаалт бензин тос маш өндөр үнэтэй болсон. Түүнийгээ дагаад хүнсний үн одоо маш өндөр болсон. Тэгээ ер нь бүх юм үнэтэй болсон. Тэгээд үнэтэй бүх юм үнэтэй болно гэдэг чинь одоо бидний хотоос хот, улсаас улсын хооронд явж байгаа бүх зардал, нисэх онгоц, тэгэл галт тэрэг, автобус унаа бүгдөө үнэтэй болсон. Такси бүгдөө маш өндөр үнэтэй болсон. Тэгвэл ийм үнэтэй зардалтай болчихсон яг энэ цаг үе дээр бид нар энэ усан онгоцон дээр гараад суучингууд улс хоорондын зардал мардал гэж юу ч байхгүйгээр бид нар улсаас улс, хотоос хотын хооронд явж байдаг. Энийгээ бид нар үнэхээр ямар их үнцэн цаана байгаа вэ гэдгийг зүгээр ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нар мөнгө төлдөггүй. За хүүхэд харах үйлчилгээ усан онгоцууд дээр байж идэг. Тэгэхээр одоо бага насны хүүхдүүдтэй залуу ээж аауд бол хоёулахнаа цагийг өнгөрөмөр хамбар нөгөө хүүхэд харах үйлчилгээнд хүүхдүүдэд өгчөөд тэгээд орон зоогонд хоёулахнаа санаа зовлтгүй явж явах юм уу? Эсвэл газрын аялал хийхдээ жоохон хүүхдүүд ингээ ядарна гэж үзэх юм бол тий эсвэл хит халуун малуунд хүүхдүүдэд орхиод газрын аяллаа хийж хотоо үзчихэд эргээд ирэхэд хүүхдүүд чинь хараад байж идэг. Үн төлбөргүй үйлчилгээ байждаг. Усан онгоцон дээр. За дараа нь спорт актив үйл ажиллагаа за талбай тэгээд фитнес өрөөнүүд йоганы талбай юу гэдгийг эднэр дээр бүгдээрээ үнгүй тал байж хас гадна та бүгдийн өөрсдийн чинь одоо сонирхсан зүйлийг чинь заагаа зөвлөө зогсож яадаг багш нар бас үнгүй ажиллаж идэг.
Таны сурыг гэсэн одоо Латин Америкийн бүжиг сурна гэх юм бол тэн дээр тэр бүжгийг чинь заагаад багш нар зогсож байна гэсэн. Окей. За дөрөвдүгээрт урлаг, соёл, үзүүр, театр, концерт, entertainment бүгд үнэгүй. За энийг бол маш өндөр үнэтэй зүйл шүү гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо Европын бид нар нэг газар руу явж очлоо. Урьдчилаа билет мэлет аваагүй бол тэгэл тэр хоттоо ямар тоглолт байна гэж үзэхээ явж гин гэдэг бол бас айгүй боломжгүй яагаад гэдэг. Ялангуяа хүүхдээ явж ихэд хүүхдээ буудалд хайчаад тоглолт үзээ явахад таашаа хүүхдээ аваад шөнийн тоглолт үзэж болохгүй гэх мэт маш их олон юм байдаг шүү дээ. Гэтэл энэ дээр бид нар бүх үзвэр үйлчилгээг энэ дээр үн төлбөргүй өөрсдийнхөө хүссэн цагтаа, хүссэн үедээ, хүссэн театртаа аваад байждаг. Эдгээр бүгд үнэгүй байдаг шүү. Таны аялын туршид. Тэгээд нэг тоглолт л гэхэд одоо билет худалдаад авах юм бол $70-80 доошо байхгүй. Тэгээд өндөр одоо зэрэглэлтэй одуудын тоглолт эдгээр концерт эдгээр байх юм бол бүр $1000 доошо буухгүй шүү дээ. Тэгэхээр тийм өндөр үнэтэй юмнуудыг бид нар энэ дээр аяллахаа туршид өнгөө үздэг гэж бодчих. Өндөр зэрэглэлтэй хоолны газрууд одоо түрүү хэлсэн шүү дээ. 3-аас 5, 6 одтой Мичлений тоогооч нар ажиллаж байгаа гал тогооны хоолыг бид нар аяллахаа туршид өнгөө идэж аваад буuna гэж боддоо. Тэгэхээр зэрэг энэ зүгээр л нэг одоо нэрээ юу хамаагүй нэг юм ямар ч эсвэл өлсөхгүй байж байгаа буух газар гэсэн ойлголт биш. Тийм өндөр зэрэглэлтэй тоогооч нар, өндөр үнэтэй одтой тоогооч нар удирддаг гал тогоо, өндөр зэрэглэлтэй гал тогооноос бид нар хоол иддэг байх нэ. Тэгээд тэр нь үн төлбөргүй бидний буух хүртэл одоо гэр бүлийн гишүүдийн тоогоор ингээд тэгэхээр зэрэг яг энэ үед юу бодогддог вэ гэж одоо эмэгтэй хүмүүст чинь нэг хүүхдүүдээ өсгөхгүй юмсан нөхрийгөө өсгөчүүл эрэгтэй хүмүүс чинь өсөж чаддгүй уурлаад те ямар ч утгагүй болж штэ. Тийм учраас одоо эдрийг өлсөхгүй юмсан тэгсэн мөртлөө бас мөнгөө хэмнэмээр байдаг хямдхан хоол идүүлмээр байдаг нэг замд нэг тим юмнууд байдаг үстэй тий урд нь надад байдаг байсан учраас би энийг ярьж байгаа. Тэгтэл усан хос төр гарчингууд тэр одоо юу идэх юм бол эдэр өлсөж байгаа болов цангаж байгаа болов эсвэл одоо юу үзмээр байгаа юм бол уйдж байгаа болов юу үзүүлчихдээ билээ эдэр гэл нэг юм баахан юм зохион байгуулалтын юмнууд толгойд эргэлдээл тий нуруунд дээр байдаг ачаа ерөөсө гэрээс гарсан ч салахгүй ингээд дагаад байдаг ш. Гэтэл усан хосон дээр очиод та тэр бүх ачаанаасаа салдаг. Тэд нэр өөрсдөө дуртай юм хийгээд өөрийнхөө наасан тохирсон сонирхсан юмнуудаа хийгээ явцгаа чинь өөрийнхөө дуртай хоолыг идэж уугаа явцгаа чинь таны үнэхээр та өөрийнхөө дуртай юмыг яг хийх цаг чинь тэн дээр гардаг. Окей. За энийг хэлмээр байна. За дээр нь онгоцон дээр нэмэлт төлбөртэй үйлчилгээ байдаг. За энэ дээр болохоор хувийн үйлчилгээнүүд спа, массаж, өсчин гоо сайхан гэх мэт тийм юмд орох юм бол та мөнгө төлнө нэмэлтээр. За дэлгүүр худалдаагаар ороод тэн дээр ч маш олон брендинг дэлгүүрүүд ажиллаж байгаа учраас тэн дээр мэдээж худалдаа авалт хийвэл та өөртөө юм авч байгаа юм чи мөнгө төлнө. За казино, мөрөдө тоглоом автоматууд байгаа. Тэн дээр мэдээж мөнгө төлнө. Азаа үзэхдээ одоо мөнгөө үзэх ямар ч боломжгүй тийм ээ. За тэгээд интернет үнэтэй байдгийг шүү. За интернет үнэтэй гэдэг дээр манай монголчууд бол маш ухаалаг сэргэлэн хүмүүс учраас эх орноосоо олон улсад үйлчилдэг eSIM аваа гардаг. Тэгэхээр зэрэг тэр нь далай дээр ажиллахгүй ч гэсэн яг ингээ хот руу улс руу ойртод ирэхий цагт нөгөө eSIM чинь шууд интернет нь ороод ирдэг. Окей. Тэгэхээр тэгж хямдралтай бас ашиглах боломж ээждэг. Өөрөөр бол би хувьдаа усан онгоцон дээр гараад интернет худалдаж авахаар нь 7 хоногийн интернет нь нэг $75, $80 эдэр байсан. Тэгэхээр нэг иймэрхүү үнэтэй шүү гэдгийг ер нь үнэтэй юмны тоонд бол интернет ашиггүй байж байгаа. Тэгэхээр энийг урьдчилан зохион байгуулах юм бол хямдхан аялах бас боломжтой. За усан онгоцон дээр бас нэг үнэтэй юм алкогольтой ундаанууд, виски, вайн, юу гэдгийг шотууд те одоо ингээд водка юу уумаар байгаа юм. Манайхан ч бас нийлэхээр ингээ уудаг ард түмэн штэ ялтчгүй те. Тэгэхээр уудаг хүмүүс бол одоо мөнгөөрөө ундаанууд авнаа. За өөр бас нэг арга байгааг хэлчихээ. тэрийг надаар заалахгүй дээ. Энийг бол бүгдөө мэддэг авах те. Чандамны юм гэд манайхан сонсч байсан уу. Тэгэхээр аялд гарч байгаа хүмүүс маань том чандаманда 2 литрээс ихгүй шингэн зүйл авч орохыг одоо нисгэн онгоцолж зөвшөөрдөг. Тэгэхээр усан онгоцолж бас зөвшөөрдөг. Окей. За тэгэнгүүт чандамны юмтай байж мэдээж болно. За газрын аялал хийж явахдаа бас буусан газараасаа гоё тухайн газар орных нь гоё одоо ундаануудыг авч орж мэдээж болно.
Окей. За иймэрхүү байдлаар алкогольтой ундаагаа шийдэж болно. Алкогольтой ундаан дээр бас анханасаа өрөөгөө алкогольтой өрөө гэсэн тийм бас юу байдаг, хувилбар байдаг. Тэгээ авчих юм бол та аялын туршид алкогольтой ундаагаа уусаар яваад буух боломжтой. Алкогольтой болон софт ундаануудыг бас нөгөө Фанта, Sprite гэсэн тийм ундаанууд чинь бас софт ундаанууд шүү дээ. Тэдрийг бас өнгөө уугаа явах боломжтой байждаг. Окей. За тэгэхээр зэрэг эдгээр ундаанууд нь үнэтэй эсвэл багцлаад бас авах боломжтой байждаг. За усан онгоцон дээр жишээ нь одоо коктейлүүд 7 евро 9 евро өдр байлаа гэж бод. 7-9 л хооронд байгаа. Ерөнхийдөө илүү үнэтэй бол биш. 5 одоо зэрэгэлтэй одоо ресторануудад ямар үнэтэй гэдгийг тийм л байдаг. Далай дээр гарцсан байгаа ингээд илүү үнэтэй гэсэн юм байхгүй. Яг л тэр зэрэглэлээр байдаг. Тэгэхээр 7-9 долларын үнэтэй юм бол та багцлаад 10 одоо багц 10 ундаа одоо алкогольтой ундаа унаа гэх юм бол 4.50-аар ч юм орж ирдэг ч юм уу тийм ийм багцлж авснараа хямдхан байх бас боломжтой байдаг. За тэгэхээр энийгээ бас зохион байгуулж болдог байх нэ. За дараа нь болохоор бидний одоо энэ компани маань бол ингээд инкрус компанитай бид энэ бизнес сэтгэлгээтэй хүмүүсийг амьдралаа сайжруулъя, ашиг орлогоо дээшлүүлэх гэсэн хүмүүстэй хамтарч ажиллах бизнесийн боломжийг бас олгосон байдгийн шүү. За энийг бол зүгээр тусгай өөрсдөө шийдвэр гаргаад би энэ дээр бизнес хийнэ. Би энэ компанийн сурчлагыг хийж үнгүй аялдаг болъё, дээр нь долларын цалинтай болъё гэсэн хүмүүстэй тусгай сургалтуудыг өгч явдаг. Би энэ дээр зүгээр ийм боломж байгаа гэдгийг зүгээр товчхон хэлхийг хүсэж байна. За энэ дээр болохоор зэрэг та эхлээд угаасаа 3 хувилбараасаа сонгоод аялагч гишүүн болоод ороод ирнэ. Та бизнесээр нь би ерөөсөө энэ гоё боломжоо бусдад хэлмээр штэ. Би бас ах トゥ найз нөхдөд хэлмээр байна. Дараа аялахдаа тэднэртэйгээ аялмаар байна гэд бодох юм бол бусдаа энэ компанийг ийм гоё юм байна, ингэдэг юм байна гэд хэлмээр л байгаа бол та түнш гишүүн гэдэг хувилбарыг нэмэн сонгох хэрэгтэй болдог. За тэгэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэхээр та аяллийн давуу талыг дээр нэмээд зүгээр аялдаг хүн байсан бол орлого олдог хүн болох боломжтой. Бас олон урамшуулал шагнал бонусуудыг энэ компаниас авах ийм давуу тал үүсэж байгаа юм. За тэгэхээр зэрэг энэ дээр та юу хийж болох вэ гэхээр гишүүний хувилбар дээрээ бизнесийн эрхээ нэмээд төлчдөг. Бизнесийн эрх нь хагас жилд одоо нэг удаа $95 төлөөд явааддаг. Тэгэхээр энэ бол маш бага үнээр танд бизнесийн эрх олгогдож байна гэсэн үг. Одоо ямар нэгэн компани дээр бизнес хийхин тулд бид нар дистрибьютор, албан ёсны дистрибьютор, франчайз эрх авдаг шүү дээ. Тухайн компани үйл одоо ажиллагааг яг энэ загвараар нь үргэлжлүүлж одоо сурчлагыг нь хийж өгөхийн тулд эсвэл зөөчилж өгөхийн тулд тийм эрх авдаг тэр эрх нь л гэсэн үг. Тэр эрх нь бид нар 6 сар тутам $95 төлдөг. Окей. За энэ дээр бол сонгосон хувилбарыг өгөөж илүү ашиглана. Нэмэлт орлогын өгөөмөр боломжуудаа ашиглана. Аяллийн хосгүй урамшууллууд танд орж ирнэ. Аяллийн хосгүй урамшуулна гэдэг нь одоо та хэрвээ ингээд энэ дээр амжилттай ажиллах юм бол компани яадаг вэ гэхээр таныг үнгүй аяллаар хүртэл шагнадаг гэсэн үг. За мөнгөөр болон одоо аяллаа урамшууллууд танд ингээд долларын цалин олох боломж байхаас гадна таныг аяллуулдаг байх нэ гэж ойлгож байна. Дэлхийн хэмжээнд бизнесээ тэлэх хязгааргүй боломж байгаа. За хязгаар гэж ярингуут хүмүүсийн тархинд хил хязгаар бодогдоод ирдэг. Одоо цагт бол шүү хил хязгаар бидний хүмүүсийн зөвхөн тархинд байгаа шүү. Хил хязгаар гэж байхгүй болсон. Дэлхий маш жижигхэн болсон. Бид нар одоо интернеттэй ийм технологийн цаг үе дээр мэдээллийн технологийн цаг үе дээр байгаа учраас хил хязгааргүй сэтгэх эрх нь таны тархинд төгжөөстэй байгаад байгаа. Бид нар ерөөсөө тэр хайрцагтаа сэтгэгээд байгаа байхгүй юу? Одоо би Монголд байгаа юм чинь Монголын хэдэн хүн хэлнэ, Монголын хүрээнд л бизнесээ ийнч гэдэг юм уу гэтэл таны хэмжээ хязгааргүй хил хязгааргүй боломж олцоо бидний алган дээр байгаа юм шиг нэгтцээ ийм цаг үе дээр амьдарч байгаагаа ойлгохгүй явсаар байгаа хүмүүс маш их байгаад. Тэгэхээр бид нар ингээ өөр орчинд ороод ирэнгүүт өөр мэдээлэлээр хангагдаад боломж олцоогоо илүү танилтаа танина. Тэгэхээр сургалт мэдээлэлээр хангагдаа явцдаг. За хувь хүний болон санхүүгийн хувьд өсөж хөгжих
өргөн боломж танд нээгдэнэ. Яагаад гэвэл энэ дээр бид нар баг үүсгэн хүмүүсийг одоо бизнестэй урин оролцуулна гэдэг чинь наад зах нь л одоо бусдыг яаж өөрөх юм, бусдаа яаж зөв харилцах юм гэх мэт ингээд хувь хүний харилцааны болон одоо хөгжлийн сургалтууд хүртэл нэмэлтээр ингээд өгөгдөд эхэлдэг. Компани болохоор энэ хувь хүний хөгжил дээр манлайл гэдэг зүйл дээр маш ихээр анхаардаг учраас энэ дээр бизнес хийж байгаа хүмүүстэй бүр 7 хоногийн бараг 4-5 өдөр нь англи хэл дээрээ монгол хэл дээр орчуулгатай шууд компаниас сургалтууд нь явагддаг. Бидний арын офис угаасаа тийм сургалтаар хангагддаг. Үн төлбөргүй тийм сургалтаар хангагддаг. Окей. За хүсэл мөрөөдлөө бодит болгох халтан боломж бол хүний таныг шийдвэр гаргасан тэр мөчөд бол таны одоо гарт дээр нэгдэж байгаа. За энэ зүйлийг хэлэхдээ би маш таатай байна. Яагаад гэвэл одоо цаг үе улам хэцүү болоод байхад хэн нэгэн бидний амьдралыг өөрчлөх юм шиг хүлээж суудаг болохгүй бол үлдсэн амьдрал маань яг өнөөдрийг хүрсэн шигэ байх магадлал маш өндөр байна. Бид нар өөрсдийнхөө хийж байгаа зүйлийг өөрчлөхгүйгээр өөр үр дүн хүлээгээд байдаг. Өөрөөр хэлбэл та төмөс тариалдаг байжээж дараа жил луун хураана гэж бодоод байж болохгүй шүү дээ. Тэгэхээр та хийж байгаа зүйлээ өөрчилж шийдвэр гаргаад алхам хийхгүй бол ирээдүйд чинь яг адилхан өнөөдөр хүрсэн нэрэл үргэлжлэнэ л гэсэн. Окей. За хүсэл мөрөөдлөө хөгжил цэцэглэлд ирээдүгөө аз жаргалтай болон хувиргах шилдэг төлөвлөгөө энэ компани бол өгдөгөө хэрвээ та бизнесээр нь ажиллавал шүү. Бусад үед бол яг та үнэхээр аялаад явж гин гэдэг чинь бас л амьдралдаа хийж байгаа том алхам тийм ээ. За хэрвээ бизнесийн сонгох юм бол та яах ёстой вэ гэдгийг би товчхон хэлж өгч байгаа шүү. За урьдсан хүнээсээ линк авнаа. Тэгээ бүртгүүлнэ. Ер нь бизнесээ сонгоогүй нөгөө аялах гэж байгаа таныг одоо энэ өнөөдрийн зүүмд урьдсан хүнээсээ линк аваад та эхлэх нь байна шүү. За бүртгүүлнэ. За ингэж бүртгүүлсний дараа өөртөө тохирсон хувилбараа сонгоно. Та $50 хадгалах юм уу, $100, $250 сар болгон татуулж өөрийнхөө хаан банкныхаа даснаас татуулж явах уу гэдгээ сонгоно гэдгийг хувилбар гэж хэлж байгаа. За дэдгийд дахныг хамарсан бизнесээ эхлүүлэх хэрэг аавна. Хэрвээ та түнш болоод би нэмэлт орлоготой болъё, үнгүй аялдаг болъё гэд илүү ихийг одоо хүсэж мөрөөдөх юм бол нөгөө $95 бас нэмэлтээр төлнө. За энэний дараа танаас юу шаардах вэ гэхээр аялах хүсэл жинхэнэ чин сэтгэлээс аялах хүсэл мөрөөдөлтэй хүн байх ёстой мэдээж яриг те. Бусдыг аялах замд нь хөтлөх, урайлах тийм чин хүсэлтэй байх хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөтэй болоход нь бусдтай туслах чин хүсэлтэй байх хэрэгтэй. Баг хам тоолныг бүрдүүлж мандайлах тийм зорилготой, зөв төлөвлөгөө, маркетинг, багийн хамтын ажиллагаатай байх юм бол энэ дээр амжилттай байх, ирээдүгэн аз жаргалтай болон хувиргах шилдэг төлөвлөгөөнд та хамраглаа гэсэн үг. Окей. За дараагийн одоо энэ хуудсыг бол түрүү би юуны одоо презентацийн эхэн дээр хэлсэн те. Тэгэхээр зэрэг гэх мэт ингээ компаниас өөрөө чи алхамаар шийдвэр гаргаа яваад тах юм бол шийдвэр гаргасан мөчөд зам өөрөө нээгддэг гэдэг үг байдаг те. Чи шийдвэрэл гаргачих юм бол бүх саад бэрхшээл чамд юу ч биш санагдана. Зорилго чинь тав тодорхой байх юм бол таны өмнөх тэр саад болоод байгаа олон чулуу ерөөсөө том санагдахгүй халтраад одоо бүдрээд унсан ч гэсэн та маш хурдтай босоод урагшлах болно. Яагаад гэвэл та зорилгоо тодоос тод харчихсан, тодорхойлцсон учраас тий. Тэгэхээр зэрэг би энэ дээр аялж ирснийхээ дараа шууд 1 сарын дараа ингээ өөрийгөө үнгүй болгож ийсэн гэдэг маань шийдвэр гаргацсан байна. Тэгээд энэний дараа би 4 сарын дараа хамгийн анхны одоо маркетингийн захирал болж байгаа жишээ. Гэх мэт ингээд хүн ерөөсөө зорилгоо тодорхойлох юм бол бусад бүх юм маш энгийн амархан болж хувирдаг. Хүмүүс ерөөсөө зорилго нь тодорхой биш болохоор л хайчхаа мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй тэгээд өөрөөс нөгөө гарах хүч зориг тэр ирч хүч урам зориг нь ундардаггүй болохоор нөгөө мотивац нь байхгүй юу хийхээ мэдэхгүй ингээ явааддаг тий. За ийм учиртай байгаа шүү. За энэ хуудас бол ийм учиртай. За би энэ үгийг заавал уншиж өгдөг. Энэ юу вэ гэхээр компаниг одоо үүсгэн байгуулагч Майкл Хайчсон гэдэг хувь хүний хөгжлийн ментор ийм өөрөө тийм одоо мундаг хүн байгаа. Тэгээд энэ хүний өөрийнх нь хэлсэн үг нь болохоор одоо цагт л ер нь бол нийгэм тэр чигээрээ одоо юу болчиход байна те. Одоо юу гэдгийг амьд харилцаа байхгүй тий амьд харилцаа байхгүй бүгдээрөө ингээл нэг дөрвөлж утас компьютерийн ард ингээд нэг нуугдаад байждаг иймэрхүү болцсон байна. Одоо тэгээ улам л хэцүү болж байна тий хэмэл оюун ухаан бидний ажлын байрыг булааж байна ингээл гэх мэт ингээд
та хэрвээ өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэхгүй юм бол үргэлжил та үнгүй хүн болсоор байгаа. Яагаад гэвэл маш хиймэл оюун ухаан гэх мэт олон юмнууд бидний хийдэг юмнуудыг хийгээд эхэлсэн учраас. Тэгэхээр зэрэг энэ дээр болохоор зэрэг зүгээр технологийн эсрэг гэдэг утгаараа биш л дээ. Гэхдээ Майкл Хайчсон бол хүмүүс орчин цагт юм хөгжихийн хэрээр маш их ганцаардалд орж одоо хүмүүс маш сэтгэл зүйн утралтай, өвчтэй хүмүүс дэлхийд дахнаар их болж байна. Амиа орлолт амар их болж байгаа тийм. Тэгэнгүүт энэ одоо юунаас болж байгаа вэ гэхээр энэ нөгөө их хөгжилтэй ч холбоотой байхгүй. Тэгэнгүүт бид нар ингээд аялалд гарна гэдэг бол бид хүмүүсийн амьд харилцаа бий болж шүү дээ. Хүмүүс хамтдаа амьдаараа харилцаж эхэлж байна тийм. Бөөнөрөө ингээд нэг хүлэг онгоцсон дээр гарч ийн юмыг ингээд хамтраад хийж байна, сонирхож байна, үзэж харж байна. Энэ чинь болохоор хүмүүсийг ингээд хоорондоо ингээд ойртож амьдаараа харилцаж тэгээ нөгөө ганцаараа байх тэр нөхцөл байдлаас салгаж өгж байгаа үйл явц ахгүй юу. Тийм учраас энэ хайраар байх, бие биентэйгээ амьд харилцах гэдгийг л айгүй их ингээд чухалчилж энэ компани бас нэг том юм философи нь яваад байгаа. Хайраар дүр манлайлагч байх нь орчин үеийн нийгэм сайн сайхны төлөө хамгийн хүчирхэг хүч төдийгүй хайраар хийсэн бизнес амжилт авчирдгаа гэж хэлж байна. Хайр төвтэй манлайлагч нар өдөр бүр хайрыг өөрийн амьдралдаач компанидаа шингээж ажилтдаг. Тийм ээ. Ийм байхад таны эрч хүч хүн бүхэнд эргээр нөлөөлдөг. Ийм байдал нь бүхий л төвшөнд хүчирхэг утга учиртай холбоо үр дүнг бий болгодог. Энэ бүхэн зөвхөн танаас л эхэлнэ гэж тийм. Энэ бол Майкл Хайчсны өөрийнх нь хэлсэн. Тэгэхээр бид нар юмд ингээ үнэн зөв одоо үнэн зөв шудраг, ёс зүйтэй, ухамсартай тэгээд хайр дүүрэн одоо хандна гэдгийг ямар чухал болохыг л хэлсэн өгүүлбэр байгааз. За тэгээд энэ үгээр би өнөөдрийнхөө юуг одоо презентацийг дуусгаж байна. Ер нь бол за бизнес тал дээр нэдэр ярих юм бол маш олон юм байгаа. Тэрийг бол тусгай шийдвэр гаргаад ороод ирсэн хүмүүстэй тусгай сургалтаар манай Монголын Incruise-ийн багийн лидерүүд болон компаниас явагдаж байгаа олон сургалтуудаараа энийг тусад нь одоо сургаад ингээд сургалт ороод ингээд явдаг. Тийм учраас дараагийн мэдээллүүдээ одоо шийдвэр гаргасныхаа дараа ямар хүрээний мэдээллийг авч хаана байх уу гэдгээ та сонгосны дараа орж ирнэ. За энэ дээр нэг зүйлийг бас хэлчихье гэж бодлоо. Энэ компани болохоор зэрэг зөвхөн одоо ингээд аялуулгаас гадна юм net одоо буйны гэх юм уу хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг яг үнэ. За энэ дээр болохоор Mercy гэдэг ship онгоц байдаг. Энэ онгоц болохоор зэрэг одоо ингээд нөгөө санхүүгийн боломжгүй дэлхийд дахны хүүхдүүдэд ядуу хүүхдүүд байгаа шүү дээ. Ядуу орны хүүхдүүд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үн төлбөргүй одоо ийм усан онгоц мөртлөөсөө эмнэлэг баггүй. Тэгээд энэ дээр тэр тийм төлбөрийн чадваргүй хүүхдүүдэд хаалгаа хийдэг, эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг ийм онгоц байгаа. Энэ онгоцонд лидер болсон одоо хүмүүс маань ингээд өөрсдийнхөө шагнал урамшууллаас дандаа хандиваа өгөөд цуглуулаа явдаг. Компани одоо жилдээ бүр төлөвлөгөө гаргачаад маш их хандивыг энэ одоо шип рүүгээ энэ Mercy шип рүү өгдөг байна. За энэ бол маш чухал тийм ээ. Тэгээд бид нар дэлхийгээ илүү одоо нэг алхамч гэсэн сайхан газар болгохын төлөө хүн болгоны сэтгэл зүрх ажиллаж байж л энэ чинь хамтын хүчээр сайхан үйлс, сайхан ажил болж явдаг учраас бид нар бас эдгээр ийм сайхан зүйлд бас хувь нэмрээ оруулдаг байх нэ гэдгийг манайхан бас сонсоод авчихад илүүдэхгүй байхаа гэж бодож байна. Окей, за миний зүгээс бол ингээд Incruise-ийн Incruise буюу далайн аялал хийн гэдэг бол ийм гоё давуу талтай юм байна гэдгийг бол тайлбарлахад энэ хүрээд миний презентац өндөрлөж байна. Нэг хэдэн минут асуулт асуух юм бол би хариулъя гэж бодож байна. За тэгээд бичлэгээ болохоор энэ хүрээд дуусчихъя. Анхаарал тавьсан баярлалаа. Манайхаа